Дэд бүтцийн хүрээнд бол энэ жил бол сумын гол зорилго нь ер нь бол дэд бүтцээ шийдэх. Зам маань бол сумын төвийн игний ороллоор нэг 2.3 км бетонын хүчилтэй зам баригдахаар зураг төсөв нь хийгдсэн байгаа. Дээрээс нь Петрочайнагийн санхүүжилтээр замын ажил маань хийгдээд явж байна. Одоогийн байдлаар бол 1 км хавцаа зам баригдсан байна. Сумд одоо энэ жил бүтээн байгуулалт их олон хийж байна. Бас л орон нутгийн хөгжил сангаас Петрочайнагийн нэг бетон зам талбай тавьж байгаа л да. Тэр бетон зам талбайгаа дагаад годомсын гэрэлтүүлэг бас хийгдэж байгаа. Нийт одоо 85 ширхэг гэрэл, зам дагсан гэрэл болон годомс талбайд гэрэл 3 ширхэг цамхагт гэрэлтүүлгийг бол сумын төвд байгуулахаар одоо ажил маань үргэлжлээд явж байна. Мөн одоо замын том бүржүүлэх ажлууд маань давхар хийгдэж явж байгаа. Өнгөрсөн жил бол 800 м бетон зам Батал сумын төвд баригдсан. За энэ бетон зам маань ерөнхийдөө бордоор явган хүний зам бусад үйл ажиллагаанд тусгагдаагүй байсны улмаас энэ жил 25 онд иргэдийнхээ амар тайван байдлыг тав тухтай байдлыг хангах үүднээс бордоор явган хүний замыг нь одоо барих. Батал сумын одоо 100% хөрөнгө оруулалтаа явган хүний бетон хүчилтэй замын ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Тэр нь болохоор нийт 800 м явган хүний зам. Өргөн нь болохоор 2 м тий. Өргөн зузаан нь болохоор 15 хэмжээний замтай. Тийм бетон хүчилтэй зам хийгдэж байгаа. За дараагийн асуудал бол боловсролын салбар, хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэдэг энэ асуудлуудыг бол нэн тэргүүнд тавина. За шинэ сумын хүрээнд бол баруун дээр төрийн байгууллагуудаа гаргах төлөвлөгөөтэй байгаа.